Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 1000 гаруй оюутан багш ажилчид нэгдэн хотын өнгө үзэмжинд хувь нэмрээ оруулахар шийдсэн. Тиймээс маршлын гүүрнээс Ярамгийн гүүр хүртэл их цэвэрлэгээ хийсэн. Зөвхөн голын гэлтгүй богд уулын зам гэж нэрлэдэг замын хажуугаар хогийг мөн цэвэрлсэн юм. Тэгээ энэ багш нар маань оюутнуудаа бас манлайлаад энэ оюутан залуусыг бол бас хотынхоо өнгө үзэмжинд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах ийм сэтгэлгээг бий болгохын тулд бас одоо өөрсдөө хамт оролцож энэ цэвэрлэгээний ажлыг хамтран зохион байгуулж байна. Тэгээ өөрсдөө ер нь хүн өөрсдөө л хогоо багахад л ер нь болчихсон л доо. Өнөөдрийн үед бол шүтээсэн 1000 оюутан ингээд хотынхоо өнгө үзэмжид анхаарал тавиад цэвэрлэгээ хийж байна. Хойшлоо бол өөрөө хог аяхгүй. Хог аяхгүй. Маршлын гүүрнээс Ярамгийн гүүр хүртэл ойролцоогоор 17 км гаруй зайтай. Энэ зайдах хог, мод, чулуу зэргийг цэвэрлэн цэвэрлсэн хогоо овоолж орхилгүй шууд хогийн машинд ачуулсан илүү үр дүнтэй болж байгаа. Тэд бусад ихтэй сургууль оюутан залуусыг их хотынхоо өнгө үзэмжинд хувь нэмэр оруулахыг уриалж байна.